Дугаар сарын 28-29-ны өдрүүдэд манай аймагт дархны хөгжил олон улсын эдийн засгийн форумыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тус форумд 130 гаруй гадаадын зочид төлөөлөгчид, бизнес эрхлэгчид оролцох юм байна. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр хэвлэлийн баг хурлаар дамжуулан мэдээлэл хийлээ. За, Дархан аймагт Дархан аймгийн засгийн бол санаачтаар зохион байгуулагдсан Дархан аймгийн эдийн засгийн форум зохион байгуулалт ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг маань үндсэндээ 10 одоо үндсэн ажлын хэсэг бүрэлдэхүүнтэй, за тусгай ажлын бүрэлдэхүүн нэмэлт нэг 15 гинэд 20 орчим хүний бүрэлдэхүүн ажлын хэсэг байгуулагдсан юм аа. За энэ ажлын хэсэг маань өнөөдөр одоо бэлтгэл ажлууд үндсэндээ бүрэн хангагдаад одоо форумын бэлтгэх шатны бүх ажлууд хангагдаад одоо нөгөөдөр буюу 28-29-нд одоо форум эхлүүлэхээр ажлууд хийж бэлтгэл хангаад байгаа юм аа. Энэ форумын үндсэн зорилго бол юу гэхээр Дархан аймагтай бүгдээрээ Монгол улсаас эдийн засгийн хүндрэлтэй үе байгаа. Бид бол дээрээс төсөв хараад мөнгө хараад одоо ажлыг болохгүй бүтгэхгүй суух биш. Өөрсдийн байгаа энэ манай аймгийн эдийн засгийн газар зүйн давуу тал, эдийн засгийн бас олон давуу талууд байна. Энэ боломжуудыг ашиглаад энд байгаа төсвүүдийг хөдөлгөе. Энд байгаа төсвүүдийг одоо эргэлтэнд ажил оруулъя гэдэг. Ингээ энийг холбох гүүр нь болж гадны хөрөнгө оруулалтыг одоо энэ Дархан аймагт яаж оролцуулах. Ингэхдээ энэ хуралд форумд хэлцүүлэг дээр манай аймагт хэрэгжих боломжтой төсвүүдийг танилцуулах. Ингэснээр энэ үр дүнд энэ хөрөнгө оруулалт ирсэн сонирхсан хүмүүс маань эндээс сонголтуудаа хийгээд энэ төслийг дэмжиж энэ чиглэлд хамтарч ажиллая гэдэг. Ингээд хамтын үйл ажиллагааны одоо эхлүүлэх. Ингэснээр юу гэхээр нэгдүгээр одоо эдийн засгийн одоо тухайн бизнесийн одоо үйл ажиллагааны тухайн компани болоод хамтран ажиллалтын үр дүн болон дээшлэн. За хоёрдугаар гэх юм бол тухайн компани төсөрчөөс гадна энэ маань Дархан аймагт одоо ажлын байр нэмэгдэнэ. За дээр нь Дархан аймгийн эдийн засгийн хөгжил нэмэр. Дархан аймаг гэхээр Монгол улсын одоо эдийн засгийн хөгжилд томоохон одоо ахиц гүүр болох одоо ийм ажил болно гэж үзэж байгаа юм. Энэ бол одоо анх удаага зохион байгуулж байгаа. Гэхдээ энийг бол бид нэр жил болгон одоо та бүхэн анзаарч байгаа. Дархан 2000 Дархны хөгжил 2016 он гэж байгаа. Энэ маань 2017, 2018, 2019 он зүгээр нэг зохиод өнгөрөхөж жил болгон одоо үргэлжлээд өмнөх одоо бас жилүүдэд хэрэгцсэн ажлууд үр дүнгээ дүгнээд одоо энэ жил дараагийн жилд ямар ажил чиглэх юм. Ер нь бас эхний форум одоо хөрөнгө оруулалтаас дараагийн форумууд бас би бодож байгаа зүгээр төлөвлөсөн төлөвлөлтүүдтэй бас давхар явъя гэсэн тийм одоо миний хувьд ингээд бодолтой ингээд байж байгаа юм аа. Ингээд одоогийн байдлаар энэ удаагийн форумд 4 улс одоо оролцохоор толгойд мэдгдсэн. Ингээд Оросын холбооны улсын Братусаас 15 хүний бүрэлдэхүүнтэй одоо төлөөч маань ирж байгаа бизнесийн төрийн одоо 6 бизнесийн одоо 9 бүрэлдэхүүнтэй төлөөлөлт одоо Москвагаас бизнес маань бүрд ирж байгаа. За бүгднээр хятад улсаас Бээжингээс төрөмч найрын группийн төлөөлөлт. Дээр нь Монголын одоо өндөр албаны 3 хүн ингээд бизнесийн 15 ингээд 18 хүний бүрэлдэхүүн төлөөлөгч мөн ирж байгаа. За дээр нь Японоос одоо 3 төлөөлөгч оролцож байгаа. Одоо Солонгосоос одоо оролцох 2 компани одоо төлөөлөгч манаас оролцохыг санал ингээд албаас ирж байгаа юм аа. За энд одоо аль биесээр одоо хөрөнгө оруулалт оролцохоос гадна Монголоос үйл ажиллагаа явуулж байгаа эчин сайдын яамнууд манаас бидэд холбооц өөрсдөө санал хүсэлт бидэд тавьсан. Ингээд Турк улс бүгд нэг улс Канада эчин сайдын яамны бүрэлдэхүүн одоо Хатшаав гэсэн одоо орон тооны зөвхөн бүрэлдэхүүнтэй 3-5 хүний бүрэлдэхүүнтэй одоо 3 элчин сайдын яамнууд оролцохоор бүр аль биесээр ингээд мэдээлэлээ ингээд хэрэгжээд байна. За тэгээд одоо энэ 28-29-ний форумын үйл ажиллагаа үрдэ маань хэрэгжээд үнэхээр одоо энэ форумд олж байгаа төсвүүд маань танилцтаад энэ төсвүүд маань гадны сонирхлыг татаад ингээд үр дүнтэй ажил боловсрох бас их хүсэж байгаа. За энэ форум төслүүд танилцуулахаас гадна одоо 10 компани төсөл танилцуулахаас гадна нийт одоо аймгийн хэмжээний төслүүдийг бид татж авч үзсэн. Тэгэхээр энэ дээр нэлээд томоохон хэмжээний мега төсөл 15 орчим. За жижиг төсөл бол нэг 60 одоо 65-аас 70 орчимтэй төсөл байсан. За ингээд бид ажлын хэсгээр энэ бүгдийг хэлж үзээд за нийт шаар татаа юу гэдэг юм одоо боломжтой гэсэн үзсэн төслүүдийг ихний шатанд одоо энэ форумд танилцуулаад 10 төсөл танилцуулж байгаа. За үлдсэн бүх төслүүдийг бид нар бас орхиогүй энийг бол тусгай бүр тохиомл гаргаад бүх компани төслийн танилцуулалтыг товчоор ингээд хийгээд тохиомл ингээд 80 удаа тохиомл гарсан. Ингээд энэ дээр 62 компани төслийн танилцуулалт орсон байгаа. За тухайн одоо оролцож байгаа одоо хөрөнгө оруулагч маань тэр ийм төслээс хараад эндээс за ер нь ийм төслөө сонирх юм байна. Ингээд их юм бол дэлгэрэнгүй одоо бас төслүүдийг нэмж татаж танилцах юм боломжтой. За энэ бас форумд бас би нүдэ форумдас бид энэ бас зохион байгуулалт юу гэхээр зөв хэлцүүл болоод өнгөрөхөөс гадна одоо тухайн форумд орж оролцогчдынхаа бас одоо нэг ажлын одоо уялдааг хангах зорилгоор тусгай одоо VIP хөрөнгө төгс ажиллаж байгаа.
Энд юу гэдгээр одоо хятадыг хөнгөлж оруулж манай Дархуул аймагт одоо орон сууцны огны өдөр нэмийг төслийг сонирхлоо гэж бодоход тухайн хүмүүсийг бид уулзалтын одоо юм болцоог хангаж өгөх одоо ажлын VIP өрөөнүүдийг хангаж ингэж тэнд нь одоо юм зохион байгуулж өгөх тэр юм сонгож өгөх. За та манай компани зохиомжлолын зүгээс энэ одоо төслөөс алийг сонирхож чинь гэвэл нөгөө төр танилцуулгууд нь аваад нөгөө хятадын компани Оросын хөрөнгө оруулагч нар Японоос солонгосын хөрөнгө оруулагчтайгаар нөгөө орон нутгийн компаниудаа холбож өгөх. Тэр холбож өгөх ажлыг бас бид зохион байгуулж тэндээс явуулах юм байна. За энэ бас форум дээр бас нэг урд үеийнээс онцлогтой танилцуулга юу гэхээр за эдийн засгийн төслүүдээс бизнес төслүүдээс гадна Дархуул аймагт хэрэгжиж байгаа ерөнхий төлөвлөгөө танилцуулах юм. За ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжих бас томоохон төслүүдийг одоо танилцуулах юм. Одоо залуусын гудамж бурхантай өндөө дээрх одоо Sky Tower одоо барих үнд цамхаг. За мөн одоо энэ төв замын тараас дагуух одоо залуучуудын одоо 5 очирч буудалтай холдааны төвүүд одоо усан парк гэдэг нэлээд томоохон тийм төслүүдийг бас танилцуулах юм. Эдийн засгаас гадна бас орон нутгийн одоо бүтээн байгуулалтанд орж төслүүдэд танилцуулахаар ингээд нэлээд бэлгэлжлүүдийг хангагдаад одоо ингээд хангагдаад боллоо. Одоо ингээд бид хэд хувьд бол цаашид төлөвлөж аваад хурлын одоо форумын үйл ажиллагаа явуулах ийм хэмжээний ажил үлдээд байна. За тэгээ энэ удаагийн форумд маань одоо анх бол бид бас бодохдоо за 100 орчим 80-100 орчим хүний хэмжээнд хийх болов уу тооцоо гарч ирсэн гэсэн гэж одоо энд манаас оролцооны одоо хүрээ юм сүүлүүд их асар их нэмэгдсэн. Гэсэн гэж бид одоо ихнийхээ бас энэ дээр одоо 80 жисэн бол одоо бас тавхан нэмээд одоо 100 болгосон. Ингээд дахиад нэмээд одоо 130 хүний одоо оролцсон хэмжээнд гадаадс ирж байгаа одоо оролцогч маань бол 40 гараа авчиж байгаа. 44 орчим болчихж байгаа. Ингээд дотоодын оролцогч маань ингээд 80 ингээд 120 хүний хэмжээний одоо хэмжээнд ихний форум хийж байгаа. Тэгээд өнөөдөр бол надад асууж л бид нар яаж оролцоо гэдэг. Тэгэхээр энд маань юу гэхээр манай хамтран зохион байгуулж байгаа танхим байгаа. Тийм ээ ингээд танхимдэр бид бас энэ юмнуудыг ярилцаад ажлын сэтэр ярилцаад ингээд сонгоод одоо энэ удаагийн дээр бас манайхны нэг өдөр ийм эхнээс ийм өргөн болж бодоогүй бас тодорхой хэмжээнд бас бид үүдээ олдоох ингээд хайрцаг ингээд орсон маань дараагийн арга хэмжээнд энэ бол нэлээд өргөн ийм ач холбогдолтой ингэж хүмүүс ингээд анхаарч байгаа юм дээр бид нар ойлголт авсан байгаа ингээд эх жилийн форумд бас нэлээд анхаарч ажиллана. Энэ удаагууд бол үнэхээр одоо оролцох хүсэж байгаа одоо хүмүүстэй бас хэлэхэд бол бид эхнээс бүх юм ингээд тохироод ингээд хаашлаа харин ч одоо 80-аас 120 бас өсөлтөө ингээд дагаад ингэсэн бүх юм эхнээсээ тооцоо төлөөд ингээд байр одоо талбай одоо үнэл хэлээ бүх юм ингээд тооцоо нэгсэн болохоор одоо бас хамрах төхөрөө маань ингээд баригдаж байгаа маа. За энэ ташинд бас хэлэхэд энэ форум ганц 5 газрын одоо зохион байгуулалт юм. Энэ дэр Дархуул аймагт худалдаа аж үйлдвэрийн танхим за GC байгууллага одоо GC байгууллага манай дархны одоо GC нэрэнд GC дархан соёл байгууллага байгаа. Энэ байгууллагын одоо хүмүүстэй хамтраад эдгээр маань одоо маш одоо форумын гол одоо ноён нөрөө болсон зохион байгуулалт тэр одоо холбоод бичгээр юмд яг бүх юмд бол нэлээд ачаал хөдлөгч үндсэндээ энэ дөрвөн байгууллагын хүчээр форум бий болж байгаа. Түүнээс одоо ганц 5 газрын болоо зохион байгуулж хийгдэг юм гэдэг бас та хүмүүнээс ойлгохтой. Би бас энэ ташрамлалт өгөхөд энэ бид үүдийг дэмж оролцож байгаа дархныхын залуучуудад үнэхээр их баярлалаа гэж хэлье. Одоо ажлын хэсгийн өмнөөс үнэхээр энэ залуучууд бидний ажлын бас нэлээд том гол зүйлүүд бол нугалж өгсөн. Энэ хэд маань байхгүй бид нар бол бас энэ бүхний ард гарах үнэхээр амжихааргүй байлаа гэдэг бол бас үнийг хэлэн зүйтэй хаа гэж бол бүр цохож одоо би хэлж байна. Бид үүдүүд одоо энэ оролцогчдыг бол бид хамгаалалтын хувьд танхимтай хамтраад тодорхой бас зарлуудыг бүх одоо орон нутгийн бизнесийн хувийн хөгжлөд хөргүүлсэн байгаа. За энэний дагуу хувийн хөгжлүүд маань одоо бүх одоо компаниудаас одоо энэ ийм болгож байна. Энд дээр та нар яаж оролцох вэ? Ямар төсөл танилцуулах вэ? За энэ дээр та нар оролцооны үед ямар нэг бүх саналуудыг авсан. Энэ саналуудын үндсэндээ бид танилцаад энэ санал хамрагдсан компаниуд төслүүдийг бүгдийг авч үзээд ажлын статус нэгтлээд эхний бид өөрөөсөө мега төслүүдийг ингэж оруулъя. За бусад жижиг төслүүдийг ингэж ийм төлөв одоо ингэ гаргая ингээд оролцож гаргасан байгаа. За ингээд энэ танхимдэр хамрагдсан хүрээний бүх финанс ирсэн компаниуд саналын дагуу бүгдийг нь аваад энэ компаниудыгаа энэ форумд оролцуулж байгаа юм аа. Түүнээс одоо бид энэ дээр одоо ямар нэгэн байдлаар одоо тэр оны нарахгүй тийм цензур тавиагүй. Бидээс эхнээс бүх саналуудыг одоо нээлттэйгээр одоо аймаг гэдэг холдоо ажуулын танхимын салбараа дамжуулж бүх компаниудын хүсэлтийг аваад энэний хадагуу бидэд Оросыг хамруулж энд зохион байгуулж оролцуулж байгаа. Дархны залуучуудын байгууллагын төлөөлөл төрийн бус байгууллагуудын төлөөлөл болгож дархны GC-чид энэ орон нутгтаа болж байгаа энэ томоохон үйл ажиллагаа дархны хөгжил олон улсын эдийн засгийн форумд хамтран зохион байгуулж байна. Бид энэ форум дээр Монголдо нэр хүндтэй, туршлагатай эдийн засагчид, илтгэгчид, форумын модераторуудыг оролцуулах тал дээр хамтран ажиллалаа.
Ер нь бол одоо энэ форум маань дархны иргэдийн хүлээлтэд хүрсэн орон нутгийнхаа хөгжлийг түлхэж болсон үр дүнтэй форум болно гэдэгт одоо залуучуудын байгууллагынхаа зүгээс одоо найдаж байна. За бидний энэ зохион байгуулж байгаа олон улсын эдийн засгийн форумыг манай үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж байгууллагууд маш их өргөн санаачлагтайгаар дэмжиж байна. За тухайлбал манай Нэхий компани, Дархан төмөрлөгийн үйлдвэр, за Минж, Алтан тос, Улаанбаатар, Гурил, Уяг, гурилын үйлдвэр, Комфорт, Поликом гэсэн ийм манай үндэсний манай Дархандаа томоохон тооцогддог үйлдвэрлэгчид бол дэмжиж байна. За үүнээс гадна бас бидний үйл ажиллагааг манай олон улсын байгууллагын чиглэлээр ажиллаж байгаа залуучуудын GCI Mongolia, за Улаанбаатар хотын томоохон үйлдвэрлэгчийн Тахко Улаанбаатар хотод манай дархны залуучууд үйл ажиллагаа явуулж байгаа их сайхан том компани гэдэг энэ United Management Consulting гэдэг энэ компаниуд маань маш их өргөн хүрээтэй тусалж бидний ажлыг дэмжиж байгаа. За энэ ялдамд бас энэ байгууллагуудынхаа удирдлагууд, ажилтан албан хаагчид нь чин сэтгэлийн мэдчигээ дэвшүүлж баярлснаа илэрхийлье. За GCI Монгол байгууллага нь хэдийнэ Монгол улсад байгуулагдаад танигдаж 20 гаруй жилийн нүүрэг хүссэн байгууллага байгаа. Тэгээд эдийн засгийн форумд GCI дархан мөн GCI найрамдал гэдэг ингээ байгууллагууд маань хамтран зохион байгуулж байгаадаа маш их таатай байна. Тэгээд GCI байгууллага маань өөрөө 18-аас 40 насны эерэг хандлагыг түгээх ийм зорилготой залуучуудын байгууллага. Бидний зорилго бол гишүүд хамтдаа бөөнөрөө үйлдэнгээ суралцдаг, эерэг хандлагыг нийгэмдээ түгээдэг ийм зорилготой байгууллага аамаа. Тэгээд бидний засаг даргын тамийн газраас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд хамтран ажиллаж тусаж дэмжиж бүгдээрээ нийгэмдээ эерэг хандлагыг бүтээх ийм зорилготой оролцож байгаа арга хэмжээг дэмжиж хамтарч ажиллах боломжийг олгосон засаг даргын тамийн газартаа маш их баярлалаа. Бид хамтарч ажиллах хугацаанд бид үйлдэнгээ маш их зүйлийг бас суралцж байна. За мөн одоо тус чуулганы одоо бүхэл засал чимэглэлийг Монгол улсад нэлээд одоо нэр хүндэд үгээсэн Sound Mongolia гэдэг дамжин сүрэн захиралтай ийм компани биднийг бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээ ингэснээрээ бид болвол бас л тодорхой хэмжээгээр олон улсын жижиг төрсэн тэр тай засал чимэглэл загвар дизайныг чуулган дээр харуулж чадна гэж найдаж байгаа. Тэгээд хамтран зохион байгуулах боломжийг олгосон та бүгдтэй маш их баярлалаа. Хэдхэн өдрийн дараа цөмөр амжилттайгаар чуулгаа зохион байгуулад эрхэм одоо амжилтаа тэмдэглэх баха гэж найдаж байна. Баярлалаа.